За байна. Сайн байна. За сайн юм байна тийм ээ. За нийтөө яасан гинэ? Өчтөр одоо энэ юу манайх лайв хийлээ. Тийм тэгээд алтан ундаг гэдэг юм чи одоо ингэсэн гэдгийгсэн. Тэгээд минь жишсэн. Тэгэхээр яг бодож тийм байсан. Тэгвэл тачиргүй ингээл. Тэгээд би өөрөө бас 14-нд цуг хамт орж ирсэн. Алтан ундаг эмчтэй нэг татан авалтаар орж ирсэн хүн байх нь шүү дээ тийм ээ. Тийм 14-нд тийм. За. Тэгээд бодцоодлыг үнэхээр зүйлс хийсэн байлээ. Тэгээ хамгийн гол нь одоо энэ 26-27 он дахиж хийлнэ гэж үлцэн оюутнууд аавна. Тийм болохоор энэ оюутнуудаа одоо бидний алдаа бид нар дээр гаргасан алдааг дахиж гаргаасай. Тэвэрлэлт тэрэн дээр анхаарч хүн хоорондын зайгаа анхаарч зайлуулах шуурхай ажилласан гэж өгсөн. Мэдүү жишээ нь одоо автобусанд суулгаад вагон дээр хөрөж ирээд дараа нь вагоноос юу н тусгаарлах байдлаа 6 цаг гэсэн байхгүй. 6 цагаа. Тэгээд вагонд хэдэн цаг явсан? Гол нь биднийг дөнгөж вагонд суусны дараа нэг цагийн дараа тэр нөгөө машинистын цагаан олоогоор одоо манайхан одоо зардлын төлөвлөлтийн төслийг төлөв шүү. 6,900 төгрөг хаан банкны тийм даасан тийм нэртэй хүнд гэсэн. Сууд ирдэн гэдэг хүн тийм ээ? Тийм юм. За. Тэгэхээр бид нар нөгөө дөнгөж орсоос ирээд ямар ч Монгол дугааргүй, интернетгүй гэр орон руу яаж холбоо барих уу гэдэг. Тэр Монгол дугаартай хүмүүс хайж магаад яаж гойж залгаад орон руугаа. Тэгээд тэрийн төлбөрийг бүгд төлөхгүй бол хөдлөхгүй шүү гэж бүр амар сүрдүүлээ. Тэгээд яг тэр тулгын шаардлагад нэг цаг орчим үргэлжлсэн гэсэн үү? Юу гэсэн бэ? Үгүй цаг гарan бүр бид нар бол 4 цаг үлдээсэн. Мөнгө төлөх гэсэн шаардлага тавьснаас хойш 4 цаг болсон байх нь тийм үү? Тийм, бид нар бол өмнөх хүмүүсийн бүр удаан үлдээсэн баг. За. Хэдэн цагт вагон руу орсон байх вэ? Чи жишээ нь өөрөө? Бид нар манай автобусынхан 6 цагт орой 18 цагт орсон байна. За ингээд энэ вагон дотор та нар хэдүүлээ орсон баг уу? Тэр вагондоо? Тэр вагондоо ихэндээ манай автобусныхан сүүлийн вагонд нэг тал нь тэгээ 20 эхний вагоны одоо нэг 2 вагон байсан байхгүй юу? Вагон голдоо. Вагон гэж нөгөө рейл бос гэдэг нэг дахин Улаанбаатар хооронд яваад байдаг мөн үү? Тийм үү. За ингээд нийт танай вагонд нийтдээ хэдэн хүн орсон? Багцаагаар суудлан дүүрсэн тийм ойлгомжтой. Багцаагаар 20 хүн ороод суудл бас дүүрэгүйсэн. Тэгээд тэрнийгээ дүүрэгдэж явна гэдэг араас 2 автобус нэмж ирээд тэгээд тэр 2 автобусынхаа нийтэд нийт 3 автобусын хүн суусан гэсэн үг. За ойлгомжтой. Бүр тэгвэл хойтлын автобус нь илүү бишээ тэр чинь уртлын автобус гэсэн тийм ээ. 2 вагон тийм уртлын автобус нь бол илүү ачаалттай явж нөгөө 70-аас илүү. За ингээд нийтдээ чамааг орсноос хойш тэр вагонд бол нийтдээ хэдэн цаг хүмүүс байсан гэсэн үг үү? Чи тэр вагоны хөдөлтөл. Би бол яг 4 цаг байсан. 20 цагаас тийм ээ шөнийн 2 цаг хүртэл. За цаг хугацааны хувьд таарч байна. За ингэж яваад дараагаар нь тэр нөгөө Төв аймагт иржээ. Баян буурлын тэрэд. Та нар Баян буурал дээр буурсан юм уу? Партизаны Батцөмбөр дээр буурсан юм уу? Бид нар Баян буурал дээр буурсан. За тэгээд бууснасаа хойш ахаад хэдэн цаг автобусанд явсан юм? Бид нар автобусаар яваагүй нэг фургоноор фургонд хэдүүлээ суудъя. Фургонд аруулаа ачаатайгаа сунах. Тэгээд даанч бид нар багтаагүй болохоор тэгээд хамгийн түрүүнд ачаагаа явуулаад дараа нь 10 хүн суусан. 10 хүн нь фургонд суусан юм уу? Тийм бүгдээрээ нэг фургон одоо 10 хүний ачааг яваад бусдад ирээд эргэж ирээд буцаагаад тэр фургонд та нарыг одоо чамаас гадна 9 хүнийг чихэж суулгасан байна шүү дээ. За ойлголаа. Жолоочоос гадна фургонд хэдэн хүн явж ирсэн? Ганцхан жолооч. За ойлгомжтой. За хойно бол 9, урд бол жолооч нөгөө жолоочийн хажуутлын суудалд бас нэг хүн суусан гэдэг артлын завшигчдын юунд бол 9 хүн суусан байна тийм үү? Тийм. Жолоочтой 11. За ойлголаа. За ингээд цааш хөдлөөд Баян буурал амралтанд очоод буулгахдаа ямар шугай арга хэмжээ авах вэ? Буулгаад ацаагаа аваад нэгээрээ ороод тэгээд 4 өдрөөгөө орсон. Тэр бол аюу хурдан өнгөрсөн үү? Буулгасныхаа дараа та нарыг одоо ариутгал хийсэн үү? Буулгаад ацаа ариутгсан. Гар ацаа, өнөчж байгаа том ацаа. Тэгээд бидний бэлгийг тайлбарлаад гар ариутгсан. Тэгээд тэнэг юмсэн. Зүйтэй. За жишээ нь одоо чиний цамтаа энэ хамт явж исэн энэ улсуудаас халдвар илэрсэн үү? Илрээгүй гэж хэлээ. Чамаас өөрөөс нь чи бол илэрсэн хүний тоонд орж гинөө, илрээгүй хүний тоонд орж гинөө? Илрээгүй хүний тоонд орсон. Манай хойцын вагоноос харин 30 хэдэн хүн ирсэн гэдэг. Тэр 37. Тэр 37 хүн гэдэг чинь нөгөө нэг хойно явж исэн нөгөө нэг 9 цаг битүүмжлэгдсэн вагон болж таарж штэ. Тэр вагоноос 37 хүн ирж байгаа юм тийм үү? Та нар бол харьцангуй бага цаг суусан байна. Ингээд сэлгээд исэн байна тийм. Хараа өргөжлүүлээд цаашаа Батцөмбөр рүү яваад тэгээд Батцөмбөрөөс автобусанд очиугаад бүр илүү удсан гэж.
За мэдүү нэрээ хэлэх боломж байгаа юу байхгүй юу? Хэрэггүй ах уу. За баярлалаа. Ямар ч байсан одоо бол баян бууралд одоо тусгаарлагдчихад байгаа хүмүүсийн нэг ээ гэж би ойлголоо зөв үү? Тий. За ингээд нөгөө нэг юм гоох гэдэг 26 27-нд одоо манай ойртны төсөв ирнэ. Чиний таньдаг усууч ирнэ шүү дээ тийм ээ? Тий. Тийм галталтыг гаргасан. Энийг одоо олон нийтийн хэрэгслээр дамжуулж байна. Дамжуулж өгөөч л гэж хүсэж байгаа юм байна тийм үү? За баярлалаа мэдөө. Ингээ мэдээллийг би бичиж авсан байгаа. Энийг одоо өнөө орой бид лайваар дурдхолон зам олон нийтийн сүлжээнд хатуу мэдээ хөтөлбөртөө ингэж сүлжээнд тавих болно. За мэдөө бие бодорой. За бас юу гэнэ? Тэр нөгөө машинаас ингээ камераар хараад биднэрт ингээ заавал зөвлөгөө өгсөн одоо цонхоо хаа эсвэл чимбамаа олдвол энэ төргээд тэгэхээр миний бодлоор энэ тэр камерт нь бидний байгаа ямар нөхцөлд ирсэн бичлэг байд юм болов тэр зүг. Энэ машин юунаас тэр нөхцөлийн байдлыг яаж авч болох нь вэ штэ тийм ээ? За ойлголоо. За баярлалаа. За ингээд зөвлөгөө өгсөнд баярлалаа. Ингээд мэдээлэл өгсөнд баярлалаа. Мэдүү бие бодорой. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.